2007 онд хөрөнгө оруулалтын гэрээнд баг гар үсгэж зурх шахаж хахад манай хувийн нэлээд нэртэй банк бизнес эдийн засгийн бүлэгүүд аймаг манзын хувьцааны 25%-ыг худалдаж авсан байгаа. Нэг үгээр хэлбэл хувьцаа эзэмшигчдийн талд эдгээр бол орж нэгэнтэй хувьцаа эзэмшимж. Харамсалтай нь энэ бизнес эдийн засгийн бүлэглүүд их хурал засгийн газарт шахалт үзүүлж зөвхөн хөрөнгө оруулагч талд ашигтай байх хэлбэрээр Монгол улсын хууль эрх зүйг зохицуулах, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах ийм байдал руу шахаж байна. Нэг үгээр хэлбэл засгийн газар хөрөнгө оруулагчийн талд Монгол улсын эрх шиг уландаа биш гэж ажиллаж байгаа бид нар бол эсрэг үсэж ийм засгийн газар хөрөнгө оруулалтын гэрээг бол Монголд ашигтай байдлаар хийж чадахгүй. Ингэж хийх гэж удаа дараалан оруулж байгаа засгийн газар бол огцрох ёстой гэж бодож байна. Энэ аймаг манзыг хувьцааж худалдаж авсан бүлэглэл намтан бол маш их нөлөөлж, засгийн газарт нөлөөлж. Ийм байдлаар улсын хурлын гишүүдэд одоош намын бүлгээр нь дамжуулж эсвэл засгийн газрын тэргүүн нь намын дарга гэдгээрээ улсын хурлын гишүүд шахалт үзүүлж намын эрх шиг гэдэг үүднээс юм уу эсвэл дараагийн сонгуул гэдэг юм уу амлсан амлалт гэдэг асуудлаараа төрий барьж Монгол улсын олон 10 жил цаашлал ирээдүйн 21-р зууны хувь заяаг шийдэх ийм чухал асуудлыг зөвхөн зоохсны нөхөр хэдэн хүмүүсийн ашиг сонирхлын үүднээс харж их орныхон баялагийг худалдаж байгаа нь бол ерөөсөө өнөөдрийн хэлцэж байгаа чуулганы явц бол маш тодорхой болж байна. Бид нар ард түмнийхэн дэмжлэгийг хүлээж байна. Ард түмэн бүгдээрээ энэ үүнийг ойлгож хандаасаа энэ асуудалд бол нухацтай хандаж Монголд ашигтай шийдвэр гаргахад нь нөлөөлж ажилласаа гэж бодож байгаа. Тухайн ард түмнээс ямар юу хүсэж байгаа юм? Үнэхээр бид нар 3-4 жил тэмцэлээ. За тэмцээд гарч байгаа талбай дээр нэгдээд гараад жагсаад 10 хэдэн мянган хүн цуглаад ингэж явж яасан үе. За өнөөдөр ийм нухацтай байдал ороход Монголын ард түмэн хинээр ч илүүлэхгүйгээр бидний хувь заяаг худалдаж байгаа энэ байдлыг эсрэг бүгдээр нь талбай дарахад бол энийг бол зогсоож чадна.